За сайн байцгаана уу? Би Zero Gravity клубын гишүүн Амар санаа байна. За манай клуб анх 2017 онд үүсгэн байгуулагдсан. Би өөрөө 2015 16 оноос ер нь энэ VIP төрлөөр ер нь машинуудыг ингэ тоноглохыг ер нь сонирхож эхэлсэн. Тэгээд 2017 онд VIP tuning show гэдэг бодог шоунда VIP төрлөөр Grand Prix авч ирсэн. Тэгээд VIP гэдэг нь өөрөө гаднах үзэмж, донж, гоё харагдах байдал тэр талаас нь илүү ер нь тоноглогдсон тиймэрхүү машинууд байдаг та. За яг одоогийн байдлаар миний тоногсон машин бол энэ 171 Athletic V-Crown байгаа. Энэ Crown-ыг би болохоор бүр 0-ээс нь эхэлсэн. Эхлээд мотороо аваад, тэгээд дараа нь Q100 аваад, тэгээд Q100 бүтэн 0 гэж ярьж шалталж агаад, тэгээд юмнуудын бүгдийг яг өөрөө ингээд хиймээр санагдсан юм одоо бүгднийг тэгээд хийгээд явсан. Мотор нь бол 2.5 турбо, 1 GZ GTE гэдэг мотор байгаа. Тэгээд яг хоо ингээд тоноглож явах явцдаа бас ингээд хийжүүл гоё юм болов, ингэн гоё юм болов гэдээ ер нь олон өөрчлөлтүүд орсон л доо. Би бол яг хоо машина эхлээд тоноглохдоо хамгийн эхлээд гадах үзэмжийг хардаг. Ямар ч нэг юу гэдгийг одоо нэг замаас гороогүй гэдэг юм уу те. Тэр янз бүрийн юм уу болоогүй эхлээд Q100-д анхаардаг. Тэгээд дараа нь мотор. Тэгээд обод. Тэгээд миний өөрийн юугаар бол air suspension буюу хин амарч. Би энийг бол манай Монголын зам ямар вэ те. Тийм учраас ер нь air suspension-ыг ер нь илүүд үздэг. Хэрэглээ талдаа ер нь их амар байдаг. Одоо анх ингээд машин ингээд тоноглохоос нь илүү ингээд юм нь олддоггүйсэн. Одоо бол юм нь одоо обод дуунаас эхлээл амаржнуудаас эхлээл одоо бол олдоц их сайн болсон. Тэгээд тэрийгээж дагаад ер нь залуучууд маш их VIP түүнийг ер нь тэр тал руугаа ер нь орцгооч байна. Тэгээд одоо бол ер нь намайг анх ингээд машина тоноглож явахад олддоггүй байсан юм бол одоо ингээд хайгаад явахад одоо гадуур аягүй их болцсон байгаа гэдэг байхгүй. Үний хувьд ч юм боломжтой болж ирээд. Тэгээд тийм л тийм та. За миний машин бол яг одоо миний хийх хэмжээнд бол миний өөрийн дотроо ингээд бодсон бодолд бол одоохондоо арайхаа хүрээгүй явж байгаа. Гэхдээ энэ хүртлээ явахдаа нэг 70 орчим сая бол орцсон одоогоор явж байгаа. Ер нь яг миний өөрийн дотроо төсөөсөн бодсонд бол хүрээгүй явж байгаа гэх юм уу та. Тэгээд би энэ чинь ингээд тоноглох хугацаанд ойролцоогоор нэг 4 сар орчим болсон. За миний машины бол миний хувьд бол бүх юм үнцэнтэй. Би яг энэ өөрийнхөө төрөлдөө те энэ Crown 171 гэдэг төрөлдөөс нь аль чанартай ориг гэсэн юмнуудыг нь авч тавьж ер нь тоноглохыг хичээсэн. Тэгэхээр миний хувьд бол бүх юм үнцэнтэй. Power Expo фестивалд Zero Gravity-ийн клубыг төлөөлөөд оролцож байгаа. Гэхдээ ямар машиныг оролцох нь тухайн үед сюрприз болгоод үлдээе да. 6 сарын 1-ээс 6 сарын 4-ний хооронд Gravity клубийнхан бүрэн бүрэлдэхүүнээр байгуулна. Power Expo Festival.